Ээж бол X хромосомын эрсцээр тэгж байсан махна шүү дээ. Аав ирүүл за тэгээ төрсөн хүүхдүүд яасан. Ирүүл за энэ тэгж эмэгтэй тэгээ хүү дээр өвчтэй гарчиж ахна шүү тийм үү? За тэгээд би та хэдийг нөгөө угийн бичиг хөтлөөд ингээд томьёог хийгдэг чинь тэрнтэй холбоотой юм. За энэ дээрээс цөмөрөө тэгвэл одоо бичиглэл хийгээд их. Яаж бичиглэл хийх вэ? Бичиглэл шүү. Тэгж эмэгтэй. За багш нэгтлийг бутчих идэх үү тэгч хэрэг. За яасан. Эрүүл эрхтэйтэй гэр бүл босоод. За зурглал хийлээ шүү цөмөрөө. За эндээс яасан. 4 хүүхэд гарсан тий. За. Эрүүл эрхтэй. Тэгж эмэгтэй. Хамгийн сүүлийн хүүхэд яасан. Өвчтөд төрсөн ш. Зурглал хийгээрэй гэд нөгөө Ээштэр бол энэ загвараар орж ирнэ штэ. Хэрвээ энэ загвараар орж ирсэн байх юм бол та нар яах юм? Загваруудаа харж агаад генотип бичнэ гэсэн үг шүү. Ойлгосоо? За зурглалаар явсан. Би энэгээ багсуулж болт юм тий. Болгошоо багсуулж. Хоёроо тийм хийж байгаа. Ингээд багсуулж. Биш зүг. За ямар гоё юм бэ. За дараагийнх. За ачтөр олон атлет гээд. За энэ дээр яг бацтаад харж байгаа манайхаа нөгөө нэг групп нь үзег байгаа учраас энэ дээр нь хэлээд өчөж гүшин заа. Мэдж байгаа хүмүүс нь бацтаад харж. За ген бүр хос атлеттай. Зарим ген 2-оос илүү атлеттай байх нь элбэг бөгөөд үнийг олон атлет ген гэсэн. За энэ нэг бокс дээр нэг зэрэг олон атлет оршин гэсэн үг биш тийм ээ. Гомлог хромосомын ижил окус нэг удаа нэг хүнд 2 атлет байна. Чи аль атлетыг агуулж байгаагаас шалтгаалаад чиний цусны бүлэг тодорхойлох гэсэн үг тийм. За олон атлет гений удамших зүйл дотрыг хүний цусны бүлгийн удамших байдлаар жишээ авъя гэж. За жишээ. За цусны бүлэг маань байсан. А, Б, О гэсэн 3 генээр цусны 4 бүлэг тодорхойлогддог байна. За цусны бүлгийн генүүд маань 9-р хромосом дээр байрлаж идэг байна. За эдгээр атлетууд нь хосоороо найралд үүсгдэг гэхээр яасан 6 янзын генотипийг үүсгэх боломжтой байна тийм ээ. За О, А, Б, БО, АВ гэсэн 6 генотипийн хослолыг үүсгдэг байна. Тэгээд цусны 4 бүлэг 3 генээр тодорхойлогддог байна шүү. За бодлого бодъё бүгдөө. Эцэг нь 1-р бүлгийн цустай, эхэн 4-р бүлгийн цустай бол төр хүүхдүүд ямар байх вэ? Цусны бүлэг гэсэн үг. За бүгдөө нэг бодоорой. За эцэг нь 1-р бүлгийн цустай байх нь тий. За О бүлэгтэй. Эхэн 4-р бүлгийн цустай байх. 4-р бүлгийн цустай. Болоо. Би түрүү таадаг нөгөө группийн чиний хэлж өгөх юм шүү. За энэ тэмдэглээд тавьчих. За О бол яасан? 1-р бүлэг. За гомозигот А. Тий дурака. Гомозигот А бол яасан? 2-р бүлэг. Эсвэл гетерозигот А 2-р бүлэг байна тий. За ББ. Энэ 3-р бүлэг байна тийм үү? За АБ 4-р бүлэг юмстай. Ингээ 3 генээр 4 бүлэг явах юм шүү. 3 генээр 4 бүлэг. За бодлогын өгүүлбэрт яасан? 1-р бүлгийн цустай А 4-р бүлгийн цустай ээжтэй гэр бүл болсон. За төр хүүхдүүд муу адилхан та нөгөө гишүүнчлэн үржүүлдгээрээ л явчаарай заа юу. Эсвэл бэлгээс үүсгэж болно энэ дээр. Хэрвээ бэлгээс үүсвол эндээс яах юм? О гэсэн бэлгээс ардаас А, Б гэсэн 2 бэлгээс үүсчихэж байгаа тий. Тэгээ хошлоо үүсгэж чинь гэсэн үг.
А эсвэл шууд гişмжил үржүүлээд явчихна. За энэ дээр яах юм? АО БО адилхан тий. За төр хүүхдүүдийн 50% нь 2 дугаар бүлэг, 50% нь 3 дугаар бүлэгтээ явж штеп энэ бодлогоос тийм үү? Төрсөн хүүхдүүдийн 50% нь 2 дугаар бүлгийн төстэй, 50% нь 3 дугаар бүлгийн төстэй гэх юм шүү. Энийг жижиг бүлэг юм биш нэг ингэ ойлгох үзье. Одоо энэ тодруулахаар аль нэг юм болж байгаа. Ингээс өгч. За. Авцаагаад нөгөө чинь санаа нар. За одоо зүс сэлбэгтэй юуг анхаарах вэ гэхээр бүгд хараарай. Зүс сэлбэгэд байна шүү дээ манайх. За 1-р бүлгийн зүс. Манайх ч ингэдэг шүү дээ. Нөгөө бүлгийн зүсийг л энэ сайн бүлгийн зүс гэж яриад байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө хүнд цусаар бэлгэлж яах юм бол цус өгч явах юм бол энийг яах юм? Доонор хүн гэж үздэг байна шүү дээ. Хүлээж авч байгаа хүний тий. Цус хүлээж авч байгаа хүнийг акцептор гэх юм шүү дээ тий. Хүлээ авч. Доонор акцепторын холбоог хийн дээр ярьдаг үстэй. Биологи дээр болохоор доонор гэхээр цусаа хин нэгэнд бэлгэлдэг хүнийг доонор хүн гэх юм шүү. Цусыг авч байгаа хүнийг акцептор хүн гэж нэрлэх юм шүү. За тэгээ 1-р бүлгийн цустай хүн 1-р бүлгийн цус буюу бүлгийн цус болохоор 2, 3, 4-р бүлэг гурвуултанд нь таарна. Бас өөртөө таарна. Тэгэхээр бүлгийн цустай хүн бол альч бүлэг цусаа өгч болно гэсэн үг. Харин энэ бүлгийн цустай хүн өөрөө өвдөөд хүнээс цус авахар бол ганцхан яасан. Бүлэг буюу өөрийнх нь бүлгийн цусал өөрт нь таарна гэсэн үг шүү. Цус сэлбүүлэхээр бол өөрийнх нь бүлгийн цусаа өгөхөөр бол 4 бүлэг дөрүүлэнд нь өгч болно гэсэн үг. За 2-р бүлгийн цустай хүн юм. 2-р бүлгийн цустай хүн болохоор яах юм? Цус нь өөрт нь таарна 4-р бүлэгт таарна гэсэн үг. Тэгэхээр 2-р бүлэгтээ өгнө 4-т өгнө гэсэн үг. Харин 2-р бүлэг хинээс цусаа авах вэ гэхээр яах юм? Буюу 1-р бүлгээс авна, өөрөөс авна гэсэн үг. За 3-р бүлгийн цустай хүн. За 3-р бүлгийн цустай хүнд хэн цусаа өгөх вэ гэхээр яасан? Бүлэг буюу 1-р бүлэг, 3-р бүлэг хоёр таарна. Биш хэнт цусаа өгөх вэ гэхээр 3-р бүлгийн цустай хүн өөртөө 4-р бүлэг хоёрт өгнө. Хинээс цусаа авах вэ гэхээр яасан? 1-р бүлгээс 3-р бүлгээс цусаа авна. За харин 4-р бүлгийн цустай хүн маань хинээс цус авах вэ гэхээр 3 бүлгээс гурвуулангаас нь бас өөрөөсөө авч болно. Тэгэхээр 4 бүлгийн цус дөрүүлэнд нь таарна гэсэн үг 4-р бүлэгт. Харин хинт цусаа өгөх вэ гэхээр 4-р бүлгийн цус хинт ч таахгүй. Ганцхан өөртөө таарна гэсэн үг. За тэгэхээр энэ өвдсөн тохиолдолд нөгөө цусны бүлгээ мэдж байгаа тохиолдолд чамд хэрвээ ямар нэгэн байдлаар яаралтай цус сэлбэхээр бол энэ хүснэгтийн дагуу явах нь шүү. За тэгээд дэлхийн хүн амнуудын цусны бүлгийг шинжээд үзэх юм бол ерөнхийдөө нэг болон 3-р бүлгийн цустай хүмүүс бол ерөнхийдөө 30-аас 40% хувьтай байждаг байна. За 2-р бүлгийн цус бол нэг 30% хувьтай байдаг. 4-р бүлгийн цус бол ерөнхийдөө жоохон ховордоо байдаг. Магадaltaй байдаг билээ. За одоо бүгдөө энэ дэр бодлого утцсан тийм. За популяцийн генетик гэдэг одоо шинэ гарчиг тавьчих. Популяцийн За популяцийн генетик гэж шинэ гарчтай. За Германы эмчин 1908 онд энэ Харди Вернберг гэдэг эмчнэр тусдаа энэ популяцийн генетикийн тооцоол харгыг боловсруулсан. Сүүлд нь энэ хоёрын арга ижил байсан учраас нийлүүлээд Хард Вернберг хууль гэж нэрлсэн байна. За тэгэхээр Харди Вернберг нар 1908 онд бие биеэс үл хамааран популяцийн генотипийн эзлэх хувийг тооцоолох аргыг боловсруулжээ гэж байна. За популяцийн тухайн генотипийн эзлэх хувийг генотипийн давтамж гэж нэрлэдэг. Генотипийн давтамж гэж нэрлэдэг. За тэд хоорондоо чөлөөтэй эзэлдэг болцоотой хязгааргүй хэмжээтэй популяцид мутац үүсгэх хувь тодорхой шинжээр ялгарл явна.
шалгарал явагдахгүй байх юм бол за доминант гомозигот А, гетерозигот А жижиг А, рецессив гомозигот жижиг А гэсэн буруу янзын удамшлын тооны харьцаа үеэс үед өөрчлөгдөхгүй тогтмол байж болох нөхцөлтэй баталсан байна. За энэ дээр юуг сайн харах юм гэхээр энэ ямар үед популяц хамгийн доктортой байх вэ гэж харах юм шиг. За яасан хоорондоо чөлөөтэй эвцэрдэх боломжтой. Популяц хязгааргүй хэмжээтэй байж болно. Тэр өөрөөр хэлбэл том популяцийн хэмжээ том байна гэсэн үг. За мутац явагдахгүй шүү энэ. Популяцид мутац явагдахгүй. За шалгарал явагдахгүй. Мөн адилхан байгалийн шалгалт явагдахгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд энэ популяцийн генетик яасан доктортой байдаг юм шүү дээ. За доминант А том А альдегидийн давтамжийг P үсгээр тэмдэглэдэг байна. Энэ P. За рецессив жижиг А альдегидийн давтамжийг Q үсгээр тэмдэглэдэг байна. За тэгээд P Q-гийн нийлбэр нь нэгтэй тэнцүү гэж үздэг байна. За тухайн альдегидийн удамших боломжийг дараах байдлаар тодорхойлдог гэж. За эцэгхийн доминант альдегидууд үр төлд удамших боломж нь P квадраттай тэнцүү байх юм шүү. P квадраттай. Өөрөөр хэлбэл яасан? А бол P гэсэн шүү дээ, тий? Тэгэхээр А баах юм бол энэ яах юм? Гомозигот А авах юм бол энэ P квадраттай тэнцүү л гэсэн үг байхгүй юу? А жижиг А баах юм бол яах юм? Q ах нь, тий? Эцэг ихээс рецессив альдегидууд үр төлд дамжих боломж нь Q ах нь. За ингээд жижиг А авах юм бол энэ яах юм? Q квадраттай тэнцүү гэсэн үг. За эцгээс доминант альдегид ихээс рецессив альдегид үр төлд дамжих юм бол яах юм? P Q ах нь. P Q. За ялгаагүй ихээс доминант альдегид эцгээс рецессив альдегид үр төлд дамжих юм бол адилхан P Q ах нь шүү. Тэгэхээр энэ яасан? Гетерозигот А том А жижиг А гэсэн үг. За энд нэг юу алга болсон юм бэ? За тэгээ хоёрдугаар томьёо нь яах юм гэхээр нөгөө нэгдүгээр томьёоч яасан P дээр нэмэх нь Q нэгтэй тэнцүү байна гэсэн шүү тий. За хоёрдугаар томьёо нь яах юм гэхээр нөгөө P дээр нэмэх нь Q-гийн квадрат нэгтэй тэнцүү байна гэсэн. За энийгаа нөгөө задлчих бүгдөө. Тэгэхээр яах юм? P квадрат дээр нэмэх нь 2PQ нэмэх нь Q-гийн квадрат нэгтэй тэнцүү гэсэн. Магадлал энд гарч ирж шүү дээ энэ томьёоч юм байж. Ингэх юм бол популяц доктортой тэнцвэртэй байна гэсэн үг шүү. За тэгэхээр энэ хоёр томьёог ашигладаг байх нь шүү. Популяцийн генетик. Энэ хоёр томьёог ашигладаг байх нь. Тэгээд популяц нэгтэй тэнцүү байх юм бол энэ доктортой популяц байна гэж бол тэнцвэртэй популяц юм гэж үзэх нь шүү. За популяц альдегидийн давтамж заавал Харди Вернбергийн тэнцвэрт байх албагүй. Заавал энэ нэгтэй тэнцүү байх албагүй учраас шүү. За дараах нөхцөлд хэрэгжинэ гэсэн түрүү багш нь хэлээд өгсөн тийм популяцийн хэмжээ том байна, үржил санамсаргүй байх, популяц гаднаас ген нэмэгдэхгүй байх, өөрөөр хэлбэл байгалийн шалгарал явагдахгүй гэсэн. Мутац явагдахгүй байх, бодгоод мэд үлдэх, үржих магадлал нэгжил байх хэрэгтэй гэсэн. Энэ тохиолдолд яасан? Нөгөө тэнцвэртэй популяц тогтдог байх юм шүү. За одоо бодлого өгье бүгдөө. Саяны багшийн энэ томьёоч энэ дээр орж ирчихлаа. За одоо бүгдөө нэг бодлого бодоод үзье. За популяцтай гомозигот рецессив бодгалыг тоож болно. Гомозигот рецессив хэрэг яах юм? Жижиг авах юм ш. За тухайлбал популяцийн 100 бодгалаас нэг нь буюу 1% нь А генотиптэй байсан гэж үзвэл гэж байна. За одоо ядраа. За байсан гэж үзвэл тэгэхээр одоо бүгдөө ингэнэ шүү дээ. А генотип чинь яасан? 100 бодгалаас нэгт нь гэсэн үг. Тэгэхээр ингэсэн үг байхгүй. 100 бодгалаас нэгт нь илэрсэн гэсэн шүү дээ, тийм. За одоо сайн харж байгаа бүгдээ зэ. 100-аас нэгт нь А генотиптэй байсан гэж үзье авч шин тий.
За тэгэхээр Q квадрат нь за 0.01 ч яах вэ? Нэгийг нөгөө 100-аа хуваачаад 0.01 буюу А генотиптой бодгалын татамж нь гараад ирж байгаа юм. За тэгэхээр Q квадрат 0.01 юм чи энээсээ Q-г олох юм бол яах вэ? Язгуур гаргачих шүү дээ, тий. Тэгэхээр эндээс яасан? 0.1 гарчиж байгаа байхгүй юу? Язгуур гаргачих юм бол эндээс язгуур гаргачих юм шүү дээ, тий. Тэгэхээр 0.1 гарчиж байгаа. Тэгвэл яах вэ? Одоо нөгөө түрүүчийн томьёоч юм шүү дээ, тий. P дээр нэмэх Q нэгтэй тэнцүү байсан тийм үү? Тэгвэл бидний хувьд бол энэ Q мэдээж байгаа учраас яхан P-г олохын тулд нэгээс хасах нь юу вэ? Q болохоор P тэнцүү нэгээс хасах нь. Тэгэхээр яах вэ? P тэнцүү нэгээс 0.1-ийг хасгаад P-ийн хэд гарчиж байгаа? 0.9 гарчиж байна, тий. 0.9 гарчиж байна. За тэгэхээр P квадрат нь хэд болох вэ? Одоо 0.9-ийг квадрат зэрэг төвчээр яах вэ? 0.81. Нэг 100-аар үржүүлэхээр яах вэ? 81% нь гомозигот ямар вэ? Гомозигот доминант А-гийн гарчиж байгаа байхгүй тий. За 2P-Q нь яах вэ? 2P-Q тэгэхээр хэд ах вэ? Одоо бид нар чинь нөгөө P-ийг мэдгэцсэн. P хэд байгаа юм? 0.2-ийг үржих нь 0.18 буюу гомозигот бодгалын ойролцоогоор 100-аар үржихээр яах вэ? 18% буюу 18% томаа жижиг А буюу гомозигот бодгалын татамж гарчиж байгаа юм шүү. За пластрох А гэсэн генотиптой бие эзлэх хэмжээ. За 2 дугаар бодлого. Одоо 2 дугаар бодлогын бодыг бүгд. Бичиж тэмдэглэж авч байна уу? Аав гахт нэрлэх нь уу? За 2 дугаар бодлогонд пластрох тома доминант А гэсэн генотиптой бие эзлэх хэмжээ 0.9 гэж өгдөжээ гэж. Тэгвэл энэ пластрох А генээр гетерозигот бие эзлэх хэмжээг олоорой гэж тийм. За тэгвэл бид нар яасан юм? Бодлого өгүүлбэр чинь P квадрат ч яасан юм? 0.09 гэд өгдсөн байхгүй. За тэгвэл одоо бүгд энэний P-г олохын тулд яах юм? 0.09-өөс язгуур гаргачих шүү дээ. Тэгэхээр 0.3 гарч байгаа тийм. Язгуур гаргачаар 0.3 P олтчих чинь гэсэн. За тэгээ одоо яасан? Нөгөө томьёонд орлуулчих шүү дээ, тий? Q-гийн квадрат нэгтэй тэнцүү. Одоо тэгэхээр яах юм? Q-г олохын тулд яах юм? Нэгээс хасах нь тэгэхээр одоо яах юм? Q тэнцүү нэгээс хасах нь 0.3 тэнцүү 0.7 энэ Q ахна шүү дээ, тийм. За одоо гетерозигот гомозигот бие эзлэх хувь хэмжээг олох нь юм, тийм үү? Гетерозигот ба гомозигот биеийн эзлэх хувь хэмжээг олохын тулд яах юм? За энэ дээр багш нь болцсон байна шүү. За P квадрат 0.3-ыг квадрат зэрэг төвшүүлж 0.9 буюу 100-аар үржүүлэх юм бол яасан? 9% нь доминант А гэх А генотип байна. За Q квадрат ч нөгөө 0.7 гарсан. Тэгээ энийг А квадрат зэрэг төвшүүлчихээр 0.40-оос буюу 49% нь эрцгийг гомозигот А аллелийн давтамж байна. За 2P-Q нь болохоор яах юм? Одоо нөгөө Q P2 чи мэдэгдэж байгаа юм чи яах юм? 2-ыг үржих нь 0.3, үржих нь 0.7, гэрээ 0.42 буюу 42% нь гетерозигот А аллелийн генотипийн давтамж ахна ш. За тэгэхээр энэ аллел маань тэнцвэртэй аллел болоо явчихлаа шүү дээ. Одоо бүгд нөгөө томьёонд орлуулад үзчихье. P квадрат дээр нэмэх нь яасан? 2PQ нэмэх нь Q-гийн квадрат нэгтэй тэнцүү байна гэсэн тий. За одоо тэгвэл яхаа цөмөр томьёонд орлуулахад хэдий квадрат 0.009 дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь за эн чинь тодорхой болсон юм чи шууд
0.42-оор яа. За одоо яг юм бичгээс 0.1 0.1 0.7 0.3 хоёрын үржигдэх нь 0.3 үржигдэх нь 0.7 нэмдэг нь 0.7-гийн квадрат гэчгээ доош. Энэ дээр ч ингэсэн чи шууд 49-оор авчихдаг. За 0.49. За ингээд тэгэхээр 0.9 0.42 0.49 хэрэг яах вэ? Зүүн нэгтэй тэнцэж байна уу? Тэнцэж байгаа. Ингээм за тэгвэл энэ бодлогын хувьд бол Хард-Вайренбергийн хууль хэрэгжиж гин гэсэн үг байна шүү дээ. Тогтвортой явж байна гэсэн үг. За одоо бяцтгал явъя юм. Эсвэл бяцтгал явъя. За хүний буржур усыг илэрхийлэгч ген доминант, шулуун усыг илэрхийлэгч ген эрцгий бөгөөд нэгэн хотын хүн амын гомозогот буржур усны генийн татамж 0.4 байсан бол уг хотын хэдэн хувийн шулуун устэй вэ гэж. За та хэд маань эхлээд дэвтэр дээр бодоодох нь уу? Тэгээ багштай хариугаа хэл. Тэгээ хамтрах тэхүү болж гинэ үү? За бусд нь дуураарай. Дуураарай манайха. За бодцоод дуураарай. Чи өдөр шин жаа. Маш хамаа. Окей. За 64% гаргасан байна. За бүгдээрээ бодолтой явъя. За бодолт. За яасан. Энэ юуны давтамж хүчээ? Буржур ус чинь томоор гэсэн шүү дээ, тий? Буржур нь томоор. За доминант буржур. Эрцгийг шулуун ус гэсэн, тий? Тий. Харагдахгүй юм танаас. За тэгээ одоо яах вэ? Буржур усны генийн давтамж өгөгдсөн байна. За тэгэхээр энэний давтамж өгөгдсөн байна тий. P квадрат нь яасан юм? 0.0 гэсэн байна тий. За хэлээ даарай. За P-г олохоор яах вэ? 0.04-өөс язгуур арга чинь тэгэхээр 0.2. За тэгэхээр Q-г олохын тулд яасан? Нэгээс хасах нь P буюу P-с 0.2-ыг хасаараа 0.8 тийм үү? За тэгээ P квадратад дэвшүүлчихээр яасан? 0.8-ийн квадрат 0.64 буюу 64% нь буюу шулуун усны за ойлгомжтой. Энэ тэгэхээр цааш нь заавал тэр томьёонд ороод бодоод ах шаардлага байна уу? Баахгүй шууд хариугаа гаргачихж байгаа. Цагаа хэмнэ шүү дээ. Жишээ бодлого юм чи тий. Цаг хэмнэ шууд явчихна шүү. За сайн байна. За дараагийн бодлого. Нэг гэр бүлийн хэн гомозигот 2 дугаар бүлгийн тустай эцэг нь мөн тийм 3 дугаар бүлгийн тустай байсан. Энэ гэр бүл төрх хүүхдүүдийн цусны генотип ба фенотипийг тодорхойлно уу? Эцэгхийн цусыг хүүхдэд сэлбэж болохгүй гэж. За энэ бодлогыг бодоотохоор. Зөөхөн дөрөв. За бодчих.
За гомозигот ихэнх гомозигот 2 дугаар бүлэг гэхээр юу вэ? Тий. Ээж нь аав нь мөн тийм бүлгийн 3 дугаар бүлэг гэхээр Б гэсэн үг. Тэгээ эндээс яасан бэлгээс нэг Б өсөж байгаа. Тэгээ хүүхдүүд нь 100% яах юм? Б бүлгийн буюу 4 дугаар бүлгийн тусдаа төрж шүү дээ. 100% арлаа шүү. Хүүхдүүд нь 4 бүлгийн тусдаа. За тэгэхээр яасан? Эцгийн генотипыг олсон. Эцгийн цусыг хүүхдэд сэлбэж болох уу гэж байна. Болох уу? Болно шүү дээ, тий. 2 болон 3 дугаар бүлгийг нөгөө наад түрүүний бичсэн 4 дугаар бүлгийн рүү сэлбэж болно, тий. Тэр бүснэгтийг маш сайн толгойдоо хийгээрэй заяа. Толгойдоо маш сайн тогтоо шүү. Нүдний харааны түвшин тогтоорой. За 2 дугаар бүлэг. 1 дугаар бүлгийн тусдаа эмэгтэй гетерозигот 2 дугаар бүлгийн эрэгтэйтэй гэр бүл. За энэ бүрүүлээс 3 дугаар бүлгийн тусдаа хүүхэд хүрэх боломжтой юу? Чи тайлбарлаарай гэж. За бодоорой хэн бодохоор бодож байгаарай. Нэгдүгээр бүлгийн тусдаа эмэгтэй бодгоо үйлдвэр гүйц тар. Гетерозигот 2 дугаар бүлгийн тусдаа эрэгтэйтэй гэр бүл гэсэн баггүй юу? За 3 дугаар бүлгийн тусдаа хүүхэд хүрэх боломж байна уу? Бодож үзье бүгдөө тий. Эцэг нь 1-р бүлгийн тустай буюу А бүлгийн тустай. Их нь гетерозигот 2-р бүлгийн тустай гэсэн тий. За энэ тохиолдолд хүүхдүүд ямар төрөх вэ гэсэн тий. За яасан бүгд 50% нь 2-р бүлэг, 50% нь 1-р бүлгийн тустай төрж шүү дээ тий. Тэгэхээр 3-р бүлгийн тус байхгүй байх юм шүү дээ тийм үү? Тийм ээ нөө. Бодолт нь яг тэгж гарсан уу? Тэгэхээр 3 тус сэлбэх байх юм тий. За ээж нарын бодлогод орж ирэн шүү нөхдөө тий. За дараагийнх нь 4 айлын эцэг хүүхдүүдийн аллелуудыг хүснэгтэд харуулжээ. Аль хүснэгтэд хүүхдүүдийн аллел кодоминант үйлчлэл илэрч байна вэ гэж. За кодоминант хаана илэрч байна? Бүрэн бус давмгаал гэсэн үг. Хаана кодоминант илэрч байгаа вэ? Ингээ 4 айлын эцэгхийн тусны бүлгийг өгсөн байна шүү. За 1-р айл болохоор яасан? Ээж нь 2-р бүлгийн тустай, гетерозигот 2-р бүлгийн тустай, аав нь гомозигот 2-р бүлгийн тустай. За 2-р айлынх нь болохоор ээж нь гетерозигот 2-р бүлэг, аав нь гетерозигот 2-р бүлэг. За 3-р айлынх нь болохоор аав нь гетерозигот 4-р бүлгийн тустай, ээж нь гомозигот 1-р бүлгийн тустай байсан байна. За 4 дахь айлынх нь болохоор ээж нь 4-р бүлэг, аав нь гетерозигот 2-р бүлгийн тустай байсан байна. За аль тохиолдолд кодоминант илэрч байна гэж. Өнөөдөр кодоминант хаана явж байгаа вэ? Бүр хамгаалал. Аль гинэ? Кодоминант бүрэн бус хамгаалал байхгүй юу? Тэр одоо кодоминант хаана явж байгаа гэхээр нааша хаалтаа өгдөө. Эднэр дээр ч дандаа яасан. Гомозигот гетерозиготууд явдаг шүү тий. Кодоминант гэхээр энэ биш. 4-р бүлгийн бус буюу А, Б байхгүй юу? Бүрэн бус давмгал. Энэ. Тэгэхээр яасан? 4-р айл дээр энэ кодоминант илэрчиж шүү хүүхдүүдэд нь. Ойлгоцоо энийг кодоминант гэж бүрэн бус давмгаалал явуулсан байна шүү. Харагдсан уу сая? Багшны дугуйж харагдаж байна уу? За энэ дээр илэрсэн байна. За дараагийнх. За муу адилхан эрсдүүлэх шалгалт дээр юм уу? За дараагийнх. За хөдөвчээр gametууд нэгдэж хүү охин хоёр төрснийг төрсөлжээ гэж. За хүү үсгээр тэмдэглэгдсэн гамет болон эр үсгээр тэмдэглэгдсэн хүүгийн бэлгийн хромосомыг олно уу гэж.
За энийг инүүтэй олох нь шүү. За ээж дээр болохоор яасан? Энэ гаметыг олно хүү дээр. За бэлгийн хромосомыг олох нь. Тэр аль хариултээ? Би хариултаа тий. Энэ би хариултаа. За тэгвэл энэ чи яасан? Ээж чи x тий. Аав x y тийм үү? Ааваас яасан x y нашаараа ааваас x энэ дээр y хормсон. Ээжээс x бэлгийн хормсон гэсэн тийм үү? За ээж x хормсон аавын энд y бахна шүү дээ. Y хормсонтой нийлүүл x y хүү төрөх юм шүү дээ. За тэгвэл q дээр x бэлгийн гамет бэлгийн хормсон нь хүү дээр x y бахна шүү дээ. За энийг муу адилхан эсэлтээр хийж болтгийн материалууд явж шүү. За ингээд өнөөдрийн хичээлийг ойлгосноо манайхаа. Тэгвэл одоо цөмөрөө яагаад 2006 оны эсэлтийн ерөнхий шалгалтын тестэн дээр шүү дээ. Хардвернбергийн юу чинь А хувилбарын 27, Б хувилбарын 43, С хувилбарын 26. За энэ гурван тестээс гадна яг энэ 2006 оныхоо хувилбаруудын 17, 18, 19 дэх генетикийн тестүүдийг ажиллана шүү заа. Даалгаварт. 6 оны шүү. 2006 оны 27 А хувилбарын 27, Б-гийн 44, С-гийн 26. За мөн хувилбаруудын муу 17, 18, 19 дэх тестүүдийг ажиллана. За үүн дээр нэмээд 2014 оны муу адилхан цусны бүлэгтэй тестүүд байгаа заа юу. За 2014 оны цусны бүлэгтэй тестүүдийг бүгдийг ажиллана шүү. За ингээд хичээл зөвхөн олцсон. Баярлалаа. Оролцоод эргээд уулзчихаа. За. Уутах уу яаж гэсэн хэвээр